Зээл хичээлийн талаар та хүүхдтэйгээ ямар нэгэн зүйлийн тухай номын үзээд ярилцсан тохиолдол байгаа болов? Байхгүй би одоо өөрөө хөдөө гэдэг болохоор ээж нь л яриад шүү дээ. Сайн мэдгүй л юм. Өөрөөсөө надаас нэг асуудаггүй. Тэгээд би болохоор өөрөө зүгээр ямар хичээлээд юм бэ гэж асуу. Алхам тутамдаа тэр зорилгыг тодорхойлсон ерөнхийдөө хичээлээсэн. Гата нөгөө хичээл орхонгуудаа зорилго гэж юу юм бэ гэдгийг надаас асуужсэн. Бодж байгаагаараа хийх ёстой гэж тэгжил чиглүүлж өгчсэн. Ерөнхийдөө ямар хичээлээд юм бэ гэж асуухаар нөгөө сэтгэл зүйн хичээл ордгоо гэж ярьдаг. Тэгээд яг цаашаа болохоор яг юу ордог яадаг гэдгийг сайн бас мэдэхгүй л. 2016 онд Харвардын их сургуулийн хийсэн судалгаагаар гэр бүл сээлийн хичээл дээр дэмжлэг үзүүлэх нь тухайн хүүхдийн уур бухимдлаа зохицуулах чадварыг нэмэгдүүлж байна гэдэг судалгаа гарсан байгаа. За мөн үүнээс гадна 2020 онд APA буюу Америкийн сэтгэл судлалын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар хүүхдийн өөрийгөө хянах чадварыг мөн гэр бүлийн дэмжлэгээс улбаатайгаар сайжирж байна гэж харсан байгаа. За үүнийг ингээд сонсонгууд эцэг эхчүүд бас юу гэж боддог вэ гэхээр тэгвэл би яаж хүүхдийн сээлийн ур чадварыг сайжруулах юм бэ? Яаж зөвлөлийн ур чадварыг сайжруулах юм бэ? Би бас ингээд хүүхдэд тусламар байна гэдэг ойлголт гарч ирдэг. За тэгвэл энэ дээр яаж тусалж болох юм бэ гэдэг 5 аргыг бид нэр санал болгож байгаа. За хамгийн ихнийх нь болохоор тэр тухайн хүүхдийн сэтгэл хөдлөлийг ерөөсөө шүүмжлэлгүйгээр ойлгож хүлээж авах. Тэгэхээр эцэгчүүд нь болохоор нөгөө ингээд хүүхд ингээ уурлангууд тэр уурлж байгаа байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдлууд их байдаг. Юундаа ийм жоохон зүйлээс болоод уурлаад байгаа юм. За өстөн ийм нас зовж явах юм бол одоо биш ээ гэдэг ч юм уу те. Өөрөөр хэлбэл тухайн хүүхдийн нөгөө мэдэрч байгаа мэдрэмжийг нь ерөөсөө энээс болоод тахтай яд гэдэг байдлаар шүүмжлээд байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ энэ маань өөрөө яадаг вэ гэхээр хүүхд маань өөрөө за намайг ерөөсөө ойлгохгүй мэн. Тэгэхээр би энийг яриач яах вэ гэл ингээл багаар те тэр ерөөсөө за эхлээд намайг ойлгохгүй байна. За дараагийн удаа дахиад ойлгосонгүй гэдэг ч юм те. Ийм байдлаар миний одоо мэдрэмж бол үн цэнэгүй. Энэ хүмүүс намайг ойлгохгүй гэдэг байдлаар өөрийгөө багаар хааж эхэлдэг. Тэгээ нэг мэдхэд ямар зүйл болдог гэхээр эцэгчүүд манай хүүхд ерөөс надтай ярьдаггүй. Би бол ингээд зөндөө асуудлыг асуудаг, яасан ийсэн гэж асуудаг. Гэхдээ ингээд надад ерөөсөө ярьдаггүй гэдэг ч юм уу те. Яг энэ мэн өөрөө яг юунаас улбаатай юм бэ гэхээр өөрөө сэтгэл хөдлөлийг нь л ойлгохгүй байгаа, мэдрэмжийг нь ойлгохгүй байгаагаас болж байгаа гэсэн. Тэгэхээр хүн өөрөө ямар үед ойлгогдсон мэдрэмж авдаг вэ гэхээр миний одоо ярьсан зүйлийг ойлгохоос илүү миний мэдэрч байгаа зүйлийг ойлгох нь өөрөө намайг ойлголоо гэдэг мессежийг бидний тархинд хүргэх гэсэн үг байхгүй. Тэгэхээр эцэг эхчүүдийн нэн тэргуунд хийж болох хамгийн гол зүйл бол сэтгэл хөдлөл мэдрэмж тэр ярьж байгаа зүйлд яг тэр хүүхд юу мэдрээд байгаа юм болоо. Чамд ийм зүйл одоо тохиолдсон юм байна. Чи эндээс ийм зүйл мэдэрсэн юм уу? Одоо өнөөдөр ангийнхаа найзтай муудалцсан юм байна. Чи тэгээд түүнээс болоо гомдсон байгаа юм уу гэдэг ч юм уу те. Мэдрэмжийг илэрхийлсэн үгсийг ашиглаж ярилцах нь өөрөө тэр тухайн хүүхдийг илүү их нээлттэй болгоход нь гол чухал одоо үүргийг гүйцэтгэдэг гэсэн үг. Тэгээ хоёр дахь арга нь болохоор юу юм бэ гэхээр өөрийгөө хянахад нь туслах орон зай олох. Эцэг эхчүүдийн гаргадаг алдаануудын нэг нь болохоор хүүхдэд орон зай олохгүй байх тохиолдол гардаг. Өөрөөр хэлэх юм бол хүүхэд ингээл уурлаал ч юм уу тэгэнгүүт ингээл за яасан юунд нь уурлсан аль ээжтэй хэлчих эсвэл би шийдээд үгүй гэдэг ч юм уу те. Ингээд өөрөөр хэлбэл тухайн хүүхэд тэр мэдрэмжийг ойлгож таньж тэр мэдрэмжээсээ ингэж өөрийгөө зохицуулах тэр одоо орон зайг олохгүй байна гэсэн үг. Тэгэхээр би л ингээд хүчээ би чадах юм чинь миний хүүхдийн юм чинь гэдэг байдлаар ингээд хэдий ингээ хайрлаж байгаа юм шиг боловч тухайн хүүхд тэр тухайн асуудлыг өөрөө шийдвэрлэх боломж олохгүйгээр орон зай руу халтаж эхэлдэг гэсэн. Тэгэхээр үүн дээр болохоор ямар зөвлөмж өгөх вэ гэхээр нэгдүгээрт эхлээд ганцаараа байх орон зайг нь олох те. Сэтгэл хөдлөл маш өндөр байгаа үед ээж аав юу ч хийсэн гэсэн тухайн хүүхэд тэр хүлээж авахгүй улам л одоо цухалтаал буцлаад байдаг гэсэн. Тэгэхээр тэр буцалж байгаа уур маань өөрөө намдаад хэвийн болсон үед нь одоо яг тэр үед нь те чамд юу тохиолдсон юм бэ? Чамд ийм мэдрэмж төрж байгаа юм уу? Надтай ярилцмаар байна уу гэж эхлэж асуух хэрэгтэй гэсэн. Сээлийн хичээл дээр чи аав ээжээсээ яаж тусалцаа авдаг юм? Ер нь ярилцаад мэдгүй юм хэлж өгөө тэгээд. Зөндөө олон сээлийн хичээл өгсөн байдаг болохоор би ойлгохгүй байгаа зүйлээ аав ээжээс асуудаг. Үнтэй яаж зөв боловсоо харьцахын талаар асуусан баха, ярилцсан баха. Хүүхэд хүчрхийлэхгүй байх, зөв болгосон харьцах, хүүхдтэй найрлаг харилцах, хүмүүс туслах,
нөгөө тэр таны сүлд орсон ингээд бус ингээ хүмүүст бие биендээ туслах талаар. Гурав дахь арга нь юу юм бэ гэхээр бусдын оронд өөрийгөө тавьж үзэх тэр одоо чадварыг суулгах. Энэ маань өөрөө сэлийн гол концепцүүдийн нэг болж явдаг гэсэн үг. Тэгэхээр энийг ингээд сайжруулахдаа эцэг их мэн өөрөө үлгэр дуурайл бас үзүүлж болно. Одоо тэ би энэ хүний оронд байсан бол ингэж мэдрэх байсан да гэдэг байдлаар өөрөө төрүүлж ярих. За тэгэд мөн энэ дээр одоо сэл маань өөрөө бүр чиглүүлж өгдөг. Сэл маань өөрөө 2-5 дугаар ангийн номон дээр сэдв бүрийн ихэнд уншиж болох номын жагсаалтууд байдаг. Тэгэхээр энэ номын жагсаалтууд маань өөрөө дандаа тухайн сэдвтэй холбоотой тий одоо өөрийгөө олох, бусдыг ойлгох гэх мэт сэдвүүд рүү чиглэсэн байдаг. Гэхдээ энэ маань өөрөө бас юун дээр чиглүүлдэг юм бэ гэхээр эмпати буюу бусдыг ойлгох чадвар руу чиглүүлж байдаг. Тэгэхээр энийг ингээ хамтдаа уншихын гол одоо ач холбогдол нь би энийг уншаад надад ийм мэдрэмж төрлөө. Чамд ямар мэдрэмж төрж байна? Чи энэ гол дүрийн оронд байсан бол ямар мэдрэмж авах байсан бэ? Чи энэ одоо гол дүрийн оронд байсан бол ямар шийдвэр гаргах байсан бэ? Чи энэс юу ойлгосон бэ гэх мэтээр тухайн зүйлийг ашиглах нь өөрөө одоо гэр бүл оролцож байгаа бас нэг хэлбэр болж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр үүнийг ашиглах нь бол бас их чухал байдаг. Дөрөв дэх одоо арга маань болохоор юу юм бэ гэхээр growth mindset буюу өсөн дэвжих сэтгэлийг суулгах байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө яа гэм бэ гэхээр эцэг эхчүүд маань өөрөө хүүхдийгтэй ингээд чи мундаг шүү. Миний охин өстө авьяастай. Одоо миний хүү өстө төрөлхийн мундаг гэдэг ч юм уу те. Гэх мэт байдлаар өөрөө хүүхдээ ингээд багаас нь ч юм уу те хизээ нэг цагс эхлээд хайрцгалж эхэлдэг. За чи өстө айгуу шилтгэн байх ёстой шүү. Мундаг байх ёстой гэдэг ч юм уу те. Эсвэл алдаа гарангуут нь чи яагаад ингээд алдчихж байгаа юм бэ? Одоо тийм бүр ингээд мангар юм уу чи гэдэг ч юм уу те. Ийм байдлаар ингээд хэлэх нь өөрөө яадаг вэ гэхээр хүүхэд өөрөө нэг хайрцагтай болсон. Тэгээ эсвэл өөрийнх нь чаддаг зүйлийг мундаг гэд хэлчихлээр нь титэмтэй болчдөг. Тэгээд энэ мань өөрөө юу руу чиглүүлдэг вэ гэхээр би алдаж болохгүй мэн гэдэг зүйл рүү чиглүүлээд алдхаас айж эхэлдэг хүүхэд. Тэг ингээ алдхаас айж гинэ гэдэг нь өөрөө өсөн дэвчхээс айж байгаатай адилхан гэсэн үг байхгүй. Бид нар алдаж иж тухайн зүйлээсээ суралцаад дэвшилдэг байтал алдаж чадахгүй болоод эхэлдэг. Тэгэхээр энэ алдаж чадахгүй болж гинэ гэдэг нь өөрөө сэлийн ур чадвар юм. Одоо нэг алдагдал болж явдаг гэсэн. Тэгээ тийм учраас эцэг эхчүүд минь өөрөө алдах боломжийг нь хүүхдүүдтэй олгох, алдсан үед нь тусалж дэмжихтэй чи юун дээр алдсан гэж бодож ингэж ярилцах. Одоо үүнийг цаашдаа яаж одоо сайжруулах болох уу гэдэг байдлаар хамтдаа шийдвэрийг олох нь өөрөө хүүхдийг энэ алдаанаасаа суралцах, алдаанаас айхгүй байх, өсөн дэвжих рүү тэмүүлэх тэр зүйлсийг одоо олгож идэг гэсэн. Манай гэрт одоо нэг нэгэндээ тусалж нэг нэгэндээ бие биендээ туслаж хөндлөж явдаг болцсон. Тэгээд хамт тоглодог, хамт ярилцдаг. Үндэсний бичгийн талаар уншаад, давтаад, бичээд, гоё хэсэгт давтсан. Намайг ойлгоод өөрийнхөө зүгээс гэхгүйгээр миний бодлыг ч гэсэн сонсоод тэгээд хариулах байдаг. Гэр бүлтэй хэр харилцаа үүсгдэг вэ? Эсвэл гэр бүлтэй юм хэр байдаг гэдэг тэрнээс юм тэр сэдвээр ярилцаад гэртээ очиод тэр үеийг яг яах ярилцдаг гэр бүлээр одоо юу хийх юм их ч юм уу тэр одоо цаваад гэр бүлтэй хамт өрөх тэр юм ярьдаг. За үүний дараа болохоор хамгийн сүүлийн те бас мөн чухал ойлголт нь юу юм бэ гэхээр гэр бүл дотроо эрэг орчин бүрдүүлэх. За гэр бүл дотроо эрэг орчин бүрдүүлэх гэхээр манай гэр бүл одоо эрэг хийлгүү дээ гэж ч юм уу те тэгж боддог. Гэхдээ үүнийг одоо шалгах гол зүйл нь одоо хүүхэд чинь тантай нээлттэй харилцаж чадж гин үү гэдгийг анзаарах нь чухал байдаг. Хүүхэд ямар үед өөрийгөө маш чөлөөтэй илэрхийлжтэй ингээ өөрөө нээлттэй байдаг вэ гэхээр намайг ойлгоно гэж итгэсэн. За тэгээ эрэг байгаа. Тийм үед л одоо би өөрийгөө илэрхийлж болох юм байна, намайг ойлгох юм байна. Би энд одоо хүснээрээ байж болох юм байна гэдэг тэр ойлголтыг өгдөг гэсэн. Тийм учраас одоо хэрвээ таны хүүхд магадгүй нээлттэй байхгүй байгаа ч юм уу те өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэхгүй байгаа бол тэр эрэг орчин яг мөн байгаад байна уу гэдэг дээр бол анхаарах хэрэгтэй гэсэн үг байна те. Тэгэхээр үүнийг сайжруулж болох одоо арга нь болохоор юу юм бэ гэхээр хамтдаа цагийг өнгөрөх байж болно. Хамтдаа ямар нэгэн дуртай зүйлийг хамт хийх,
хоббиг нь хамт хийх, үзэж байгаа киног нь хамт үзэх гэдэг ч юм уу те. Одоо юу сони юм үзтiin гэж яхаар нэг удаа ч гэсэндээ те хамтдаа суугаад нэрийн ямар юм бол гэдэг ч юм уу те. Тийм байдлаар хамт үзээд тэрийг хоорондоо ярилцах нь өөрөө тухайн эрэг орчны бүрдүүлэх бас нэг хэсэг болж байдаг. За мөн одоо гэр бүл дотроо тогтсон нэг үнэт зүйлтэй болох нь бас их чухал байдаг. Одоо манай гэр бүлийн үнэт зүйл бол энэ тэ манай гэр бүлийн үнэт зүйл бол одоо хоорондоо бие бинийгээ сонсох, бие биендээ туслах гэдэг үнэт зүйл байх ч юм уу тэ. Гэхдээ гэр бүл болгоны үнэт зүйл өөр гэж болно. Гэхдээ тэр үнэт зүйлийг бүх хүн мэдэрдэг, ойлгодог байх нь өөрөө нэгдмэл байдлыг үүсгэдэг гэсэн. Тэгэхээр энэ нэгдмэл байдлаас хүүхэд минь би ганцаараа биш. Би унсан ч намайг бусад хүмүүс маань одоо тосоод авна те. Бусад хүмүүс маань миний ард байгаа гэдэг тэр итгэлийг найдварыг төрүүлдэг учраас энэ маань өөрөө сэллийн тэр ур чадварыг хөгжүүлэх маш гол үнэт зүйл одоо гол одоо түлхүүр болж явж байгаа гэсэн. Тэгэхээр эцэгчүүд маань бас эдгээр аргуудыг хэрэглээд үзээрэй.